хүртэл үргэлжилсэн Манжчин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж 8 дугаар богдыг Монгол улсын шишин төрийг хослон барьж хэмжээхгүй эрхт хаант өргөмжлөл түнд төрийн тамга төрийн далба өргөмжлөл хүндэтгэлийг өргөж 5 яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан тусгаар тогтносон богд хаант Монгол улсыг байгуулсан. За тэгвэл энэ түүхтүүдээр богд хаант Монгол улсын төрийн дуулал 100 лангийн жороо луус төрийн дууг Төв Гандангийн Батцан ордонд залсан юм а. 11 оны яг тэр 12 сарын 29-ний өдөр бүтээгдсэн тугны нэг юм байна. Тэгээд энэ хүмүүсүүд энэ бурхан шүтээний ариун дагшин газар энэ тугаа залах хүсэлтэд тавьсан учраас өнөөдөр энэ арга хэмжээг бол зохион байгуулж байгаа юм байна. Тэрнээсээ гадна одоо гадамжлын эд маань жил болгон үндэсний хичээлөний хувьсгалын ялалтын баярын өдрөөр ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулдаг. Ягаад гэвэл энэ 11 оны үндэсний хичээлөний хувьсгалд бол Монголын нийт хүн ам нийт одоо анги давхаргууд оролцсон байдаг. Ялангуяа одоо шашныхны оролцоо бол нэлээд өндөр байсан. За тэгээд Монголын одоо эзэн хааны ширээнд богд жазандам хотогт заларсан явдал нь бол Монголд одоо шашныхны нэр нөлөөг одоо маш их өндөр болгосон. За